Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэнд хүргэе. За Оми итгэрээс гадна 37 Хермоны шүүдрийн хүмүүс байна. За тэгээд бид нар хамтдаа өнөөдөр бас нэгэн гайхалтай өдрийг эхлүүлж байна. Тэгээд саяхан нэг бид нар нэг юм хурал хийхгүй радиогийн хурал гэсэн чи тэн дээр нөгөө өчигдөртөө баярлаа гэдэг юуны тухай ярихгүй юу? Бид нэг тийм сэдв дээр ингэж ярьсан. Тэгэд өнөө өглөө би нөгөө алхаж явахдаа бодлоо тэ өчигдөр надад маш урт өдөр байлаа. Үерөөсөө маш урт өдөр байлаа. Тэгээд ингээд ерөнхийдөө бол гэртээ бол ингээд тэг 40-д орсон. Өө тэг 40-д. Тэгээд надад нэг бодогдсон зүйлүүд нь юу вэ гэхлээр өнөөдрийг яаж өнгөрүүлнэ гэж залуудаа яагаад боддог байсан болоо гэж бодож байгаа байхгүй. Яагаад тэгэхээр цаг хөлцөхгүй. Хийх ёстой зүйл маш их ингээд байгааг бол анзаарсан байна. Гэхдээ нэг зүйл ингээд байна. Эзэн өдөр болгон бидэнд хийх ажлыг өгдөг. Хүч чадлыг нь өгдөг. Боломжийг нь өгдөг. Хамтрагчдыг нь илгээж өгдөг. Бас эзэн тань хийх ажлыг чинь нэг газар бэлдээ таныг явуулаад тэнд тантай хамтрах хүнийг хүлээлгээд тэгээд энэ өдөр бүтээх зүйлд чинь хүч чадал мэрэгүү ухаан өгөхийг хүсдэг. Харин та өөр дээр ирэх хүмүүсийг хүлээж авах бэлэн байдаг эсвэл очихд бэлэн байдаг вэ? Тэгээ өөрөөсөө харин асуух хэрэгтэй. Санагдж байгаа байхгүй. За ингээ баг нэг өглөөний Хермоны шүүдэр болохоор зүйлийг за ингээ хуваалцчихлаа тий. Харин тийм. Ер нь бол өнөөдөр маш гоё өдөр эхэлж байна гэж. Тийм ээ, маш гоё өдөр. Тэгээд өглөө айгүй эрт гигээ ордог болчихж ер нь бол нэг дулаарсан юмуд бол мэдэгдээд эхэлж байна. Тэгээд нөгөө нэг бид нар хүн учраас нөгөө нэг анхаарал сэрэмжээ ер нь бол алдаж болохгүй л байгаад байна. Тэгээд нөгөө өчигдөр даарсан юм уу бас би маань жоохон зовиртой болсон байна. Тэгээд сонсогчд маань сонсож байгаа яг одоо та бас тэгэхээр би бодоод тэр сэрэмжлэх тэр зүйлсүүдээ хизээч үти алдаарай гэдгийг бас сонирхолтой байх. Тийм сэрэмжтэй байх. Бид нар бие махбодтойч тэр сүнсэндээч тэр үргэлж сонор сэрэмжтэй байхгүй бол маш амархан одоо халтрах орох магадлал маш өндөр байдаг учраас тэр зүйлсүүдийг бас сануулж байна. Тэгээд энэ гайхалтай өглөө бас үргэлжлүүлээд эзний үг рүү орохоос өмнө хамтдаа магтъя. Тэгээ яг одоо та эзний өмнө авчрах ёстой тэдгээр бүхэл зүйлээ түүний өмнө авчраад үнэхээр магтан тунхаглаарай гэж уриалъя. Бидний дотор бид хамт үрээ их эзний зүрх
Бидний дамжуулан энэ дэлхийрүү хүрэхийг хүсэж байна. Их эзний минь тэрүү Бэлгсэн амийн гэрээ Хүрсэн сэтгэл дахин гэрэлтгийг мөнхийн гизээ харахыг хүснэ Багтаал хүндэтгэл дайсан мухтай Энэ газаруусаа амийн голон гоч Багтаал хүндэтгэл дургуут Энэ газар ишгдэг Зүрэн болно Би түнхэгдээ Хэрэг бадасан бодо Би түнхэгдээ Хэрэг бадасан бодо Би түнхэгдээ Хэрэг бадасан бодо Би түнхэгдээ Би түнхэгдээ Магтаад хүндэтгэл айсан мухтай Энэ газаруусаа амийн голон боч Магтаад хүндэтгэл дөргөх дурууд Энэ газар ишгдэг Зүрэн болно Би түнхэгдээ Хэрэг бадасан бодо Би түнхэгдээ Хэрэг бадасан бодо Би түнхэгдээ Хэрэг бадасан бодо Би түнхэгдээ Би түнхэгдээ Би түнхэгдээ Хэрэг бадасан бодо Би түнхэгдээ Хэрэг бадасан бодо Би түнхэгдээ Хэрэг бадасан бодо Би түнхэгдээ Амен бүгдээ хамтдаа түнхэгдэцгаая Би түнхэгдээ Бүх үндэстнүүд ба бүх аймагуудын дунд Бадасан бодо Би түнхэгдээ Сүм цугдан ба хүндэтгэл мөргөл дунд Бадасан бодо Би түнхэгдээ Залуучууд ба гэр бүлүүдийн дунд Бадасан бодо Би түнхэгдээ Улс төр байдлын засгийн дунд Бадасан бодо Би түнхэгдээ Би түнхэгдээ Би түнхэгдээ Би түнхэгдээ Би түнхэгдээ Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За би энэ өглөө одоо нэг хүн талархмаар байгаа байхгүй юу? Тэр бол их нэртэй бол талархмаар байгаа. Ер нь бол энэ амьдрал бол өөрөө хэцүү. Бас гэр бүлийг сайн авч явах гэдэг бол бас хэцүү. Бас ээж байх, одоо хүнд гарын эхнэр байх хэцүү. Тэгээд бас маш завгүй хүний эхнэр байх хэцүү. Тэгээ өнөөдөр бид нар нэг ийм зүйлийг бол бурханд үйлчлээд явж байхад бид нар бурхан бидний гэр бүлээ хай гэж хэлсэн юм уу эсвэл тэ яаж авч явахыг зааж өгнө гэдэгтээ бид нар маш их анхаарах хэрэгтэй байдаг байхгүй. Яг би өнөөдөр энэ яриаг ингэж эхлүүлсэн байх лээ. Бид нар хараад байгаагаа цаг гаргаад байна гэж бодоод байдаг. Тэгэхээр нүдэнд харагдаад байгаа болохоор хамт байгаад байна, хамт байгаад байгаа болохоор цаг гаргаад байна гэж бодоод байдаг тий. Нэг утсаа бариас утсан бол цаг гаргаагүй л гэсэн үг байхгүй. Тэгээд бас нэг зүйл нь ихээр хэрэг үйлчилж байгаа эхнэрээ нөхөр бие биенийхээ үйлчлэлийн нэг хэсэг байх нь энэ өөрөө маш их юм үнцэнтэй зүйл байгаа гэж. Тэгээд өнөөдөр өглөө би та бүхнийг хин нэгэн хүний эхнэр нөхөр ээж ихч те одоо эмээ одоо байх гэж бол бодож байна. Тэгээд та бүхэн бас тэр хүмүүсийн талархал хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс байгаарай гэж эзний нэрээр бас өрөөж байна. Өнөөдөр бидний хамтдаа хуваалцах сэдэв бол 1-р Тесалоник номын 4-р бүлгийн 9-р ишлэл буюу хайрын талаар ишлэл байгаа. Хүмүүс бид нар нэг юм заах юм донтой ингээл юм л бол ингээл юм заахаа. За омын надаас 2 дахин дүү ээж болно бүр аав ээж энэ ч надаас дүү ээж болно те. Тийм. Гэхдээ энэ нь би одоо юу гэдгийг юм заах ёстой гэсэн үг ерөөсөө биш аахгүй. Тэгээ бас нэг зүйл нь ихээр тэр 6 жилийн өмнөөс итгээд хэдэн жилийн өмнөөс үйлчилж эхэлсэн байж болно. Энэ нь
Би одоо те түүнд бас олон зүйлийг заах хэрэгтэй гэсэн үг ерөөсөө биш аахгүй. Нэг л зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүмүүсийг бурхантай уулзуулахад бүгдээр маш анхаалаа тавь. Бидний хийх гээд хэдэн жил үрддэг юмыг эзний сүнс хэдхэн хоног, хэдхэн сарын дотор хий. Бидний зааж өгч ойлгуулах гад, нүдэнд нь харуулах гад, чихэнд нь сонсуулах гад, тархинд нь бодуулах гад байгаа зүйлийг эзэн өөрөө хий. Энийг бид нэр маш сайн ойлгоод авч хэрэгтэй. Бас залуу үеуд нь бас одоо юу гэдгийг те одоо яхмад хүмүүсээ ингээд настаа болцсон, хөшин болцсон, хоцрогдсон гэж бодохоор тэднэрт бурхан өгсөн. Ер нь бүх итгэгч хүмүүст өгсөн нэг зүйл биднэрт аль алинд нь хэрэгтэй гэдэг ойлгох хэрэгтэй. Тэр бол хайр. Өнөөдөр энд ингэж хэлсэн байна. Ах トゥ усын хайрын талаар танд бичих хэрэггүй. Учир нь та нар өөрсдөө бие биеэ хайрлахыг бурхнаар заалгажээ гэж хэлсэн байна. Хүн сар гарахгүй хугацааны дотор хүнийг яаж хайрлах тухай зааж чадахгүй шүү дээ. Ер нь бол Паул болон түүний одоо багийнхан Тесалоник хотынхантай сар хүрэхгүй л хамт байсан байхгүй. Тэр хооронд тэд тийм ч их зүйл олон зүйлийг зааж өгч мөгч чадаагүй байхгүй. Гэтэл эзэн өөрөө заасан гэж. Ягаад тэгэхээр Тимот очинготой Илч Паула Тесалоник хотынхан тэ бие биенийгээ үнэхээр хайрлаж байна. Ямар гайхалтай юм бэ те? Ямар одоо дуулууртай бас ямар гайхалтай шин юмд сэргийг соргог те? Ямар гайхалтай энэ хайрын тухай чинь тийм их зүйл ярьлаа бид нар. Тэгтэл одоо тэд нар бие биенийгээ хайрлаж та харах юм бол одоо гайхантай. Хүмүүс хайрыг суралцах гэж зарим хүн насан туршдаа хичээгээд ойлгодог бол Тесалоник хотынхан одоо бол энийг ойлгоцсон бие биенийгээ хайрлаж байна. Тэнгууд Паул бичгтээ нэг үгийг бичсэн шүү. Учир нь ах トゥ усын хайрын талаар би та нарт бичих шаардлагагүй юм байна. Хэрэггүй юм байна. Яагаад гэвэл та нар бие биеэ хайрлахыг бурхнаар заалгасан байна. Тэгэхээр тэд нэр богино хугацааны дотор Христэд итгэн гутаа бурханд бүх зүрх сэтгэлээ нээж гисэн. Тэд нэр тэр богино хугацааны дотор те за аажмаар өөрчлөгдөе биш. Шууд бурханд за ингэж амьдрах нь бор юм. Тэгвэл яаж амьдрах юм? Ингэж хайрлах нь бор юм. Тэгвэл яаж хайрлах юм? Ингэж уучлах нь хамтрах нь бор юм. Тэгвэл яах юм? Ингээд маш богино хугацааны дээр ирэл хайгуул бурхнаас хүсэж одоо бурхнаас одоо асууж те богино хугацааны дотор маш их юм одоо юм хөдөлгөөнтэй байж за зааж өгснгийг сураад л явжээ биш те шууд ингээд өөртөө давшиж амьдралдаа гайхалтай өөрчлөлт хийснээр богино хугацааны дотор тэд нар юг сурсан бэ гэхээр хүмүүсээр заалгаж цагаалдахгүй бурхнаас өөрөөс нь маш их зүйлүүдийг сурсан байдаг. Библийг уншаарай гэдэг. Бурхнаас өөрөөс нь сор гэдэг. Библийг унш. Зайлбар. Бурхан чимээгүй цаг гарга. Тэ? Өөрийгөө хөгжүүлэх алга өөртөө хэрэгтэй тэр сэдвүүдийг олж авч сонс. Магадгүй найзуудаа чинь бүгдээрнийхэн шеэрлээд байгаа тэр номлогчийн тэр сэдв яг таны амьдралд хэрэгтэй сэдв биш байж болно. Тэгвэл ихтгэл радио дээр хаалтын хэсэг дээр н ороо тэ сэдв бичээд үз. Гарч иж байгаа нэвтрүүлгийг сонсоод үз. Магадгүй тэр мөн ч юм болоо. Яагаад тэгэхээр бид нар зөвхөн хамтдаа гээд энточ нэвтрүүлгийг хэлэхэд бид нар бараг 600-аад хийсэн байна. Та нар 30 минутын 600-аад нэвтрүүлэг манай санд байж идэг гэд боддоо. Итгэл радиогийн Германы шүүдэрэхэд одоо 400 гаруй боллоо. За тэгэл хүн үг нэвтрүүлэг гээл байж гин те. Гайхамшигт ертөнц одоо ингээд янз бүрийн юм нэвтрүүлэг зөндөө байж гин. Библийн хуудасаар нэвтрүүлэг байж гин те. Би та бүхнийг бурхнаас өөрөөс нь сураасаа гэж аяг хүсэж байна. Яг л бурхан яг танаар дамжуулан өөрөө ямар хайраа бусдад харуулахыг хүссэн танд өөрт чинь хин нэгэнд өгöd байгаа хайртай адилхан биш. Яг өөрт чинь ямар хайр, ямар байдлаар, ямар төрхтэйгээр таны амьдралын яг аль хэсэгт хэрэгтэй байгаа вэ гэдгийг бурхан өөрөө хамгийн сайн мэдж байгаа. Бид нар бол бие биенийгээ хайрлахад нэг таамагладаг шүү дээ, тэ. За манай энэ хин үнчин юм байна. Тэгэхээр нэг жоохон өнчрлээ юу байгаа бах тэ. Энэ маань жоохон хэцүү амьдралтай юм байна. Тэгэхээр энд жоохон ингээд дутагдаж гачигдах тийм зүйл байгаа бах. Ингээд бид нар ингээд нэг юм дүгнэлтэйгээ тэрнийхээ дагуу хайрлах. Бурхны сүнс бол ингээд бүр ингээд бялхан бүрхэн орж ирж ингэж явж байгаа байхгүй. Хайрлаж байгаа байхгүй. Би яг энэ хэсгийг ингээд бэлдээд сууж байхдаа өчигдөр нэг зүйлийг ингээд бодсон. Би баримлын англи сурдаг байсан байхгүй. Тэгээ бид нар цутгадаг байсан. За. Хэв цутгах штэ. Эхлээд бид нэр өөрийнхөө хөлийг хийгсэн байхгүй. Тэгээ би шагаадаасаа доош хөлөө ингээд харж байгаа баримлын шавраар хийгээд дараад нь хив аваад авсан хивээ ингээд байлгаж жагаад дотор нь гипс тутгасан.
Тэгээд ингээд тэр шингэн гипс тэр ингээд дотгошоогоо ороод те ингээд тэр унцэг булан бүрлөө би хэрвээ найрлагыг маш сайн хийсэн бол унцэг булан бүрлөө бүр ингээд гээд ингээд бүгд орж байгаа. Битүү орж байгаа. Тэгээд дараад нь хэвийг задалсан чинь ингээд те яг миний хийгээд хэв авсан тэр одоо зүйл ингээд яг байж байгаа. Би грек ромын одоо баримлуудыг биш яг өөрийнхөө хийсэн өөрийнхөө хөлийг ингээд баримлын одоо ангийн ширээн дээр хараад ямар их баярлж исэн сандаг байхгүй. Хэрвээ ингээд би ингээд дутгсан чинь ингээд нэг хэсэг газар нь ингээд нэг одоо юу гэдгийг хий ороод ч юм уу би буруу хийснээс болоод дутуу байх юм бол яах вэ? Тэгэл тэр бүтээл тэр чигээрэл байхгүй. Тэгвэл өнөөдөр бид нэр ингээд бурхны хайраар бусдыг ингээд хайрж байхдаа бид нэг зүйлийг өөртөө хүлээн шүрч хэрэгтэй. Тэр бол бид бурхан биш. Бид Есүс Христ биш байхгүй. Тийм учраас бид Есүс Христ тэр тухайн хувь хүний төлөө загалмаа дээр хадагдан алгадаж ямар их зүйл хийснийг бид бас яг гүйцэж чадахгүй байхгүй. Тийм болохоор бид нэр хин нэгний бурхнаас авж байгаа хайрыг хангалттай гэж дүгнж болохгүй бас хин нэгний бурхнаас авж байгаа бурхан хайр аваад байна гэж тайвширч болохгүй гэж. Харин илүү их өрөөгдөхийн төлөө, илүү их тайлагдахын төлөө, илүү их дүүргэхдгийн төлөө бид бурхнаар залбирч тэгээд тухайн хүнийг бурхантай хувьчилсан харилцаан дээр маш өндөр түвшинд сайн гүн гүнзгий багт нь туслах хэрэгтэй. Чи тэр сэтгэлээ нээж гин үү? Манай ихнэр ингээ сая хэд хоногийн юм надад хэлсэн байхгүй. Чи хөөе гашуудал тайлж зүрх сэтгэлээ нээж гин үү? Ингээл бүх зүйлүүдийг тэ за яах вэ? Одоо нэг энэний ард гарчвал, одоо нэг энэний ард гарчвал гэдэг ингээд энэ их болж байгаа зүйлүүдийг дотроо тэгээ яваад гэж болохгүй шүү дээ. Тэгвэл өнөөдөр энд Тесалоник хотынд яг ингээд юулж бурханд таалагдах амьдралгээ сэдв өгсөн байгаа. Яг энэ хэсгээр. Одоо Библийн одоо тайлбарт бурхныг мэдгүй хүмүүс харийнхан одоо тэ нэг зүйлийг бол ерөөсөө ойлгодгүй өөрийн биеэ хэрхэн хянахаа мэдэж бурхныг мэддэггүй. Тэгэхээр энэ нь яг юу гэсэн үг вэ гэхээр тэ бурхан биднийг хянаад эхлэхээр бид нэр амьдралынхаа аль хэсэгт асуудал байгааг аягүй сайн мэдээд эхэлдэг. Бурхан биднийг хянахгүй байх үед бид нар яадаг вэ гэхээр хүмүүст мэдүүлэхэд хангалттай гэж бодсон өөрийнхөө амьдралыг бусдаар шүүгдэхгүй сайн гэж бодож байгаа зүйлүүдэд харуулаад яваад байдаг. Харин хэрвээ бид бурхантай хамт амьдрэх юм бол биднийг муухай харагдуулдаг, биднийг унагдаг, биднийг одоо тэ ядраадаг, биднийг нойргүй онуулдаг, биднийг бусадтай харилцахад цаад болдог тэдгээр зүйлүүдийг бурхан харин биднэрт харуулаад зогсохгүй. Бурхан за тэр чи ийм юм байж энийгээр нэвтэрчин гэж бодсон уу гэхээр чи ингэ яваад байж болохгүй. Ингээд бурхан биднийг хайрладаг байхгүй. Тийм учраас бидний нүгэлтнүүд л байхад тэр биднийг хайрладаг байсан гэдэг тэр үг нь ийм учиртай. Нэгдүгээр Тесалоникийн 4:9 ах トゥ усын хайрын талаар би танаас бичих шаардлагагүй та нар хайрлахыг бурхнаар заалгасан гэсэн. Хайрын тухай маш гүн гүнзгий практик ийм ишлэл байгаад байгаа байхгүй юу? Тэгээд энд Паул итгэгчдэд шин тушаал өгж байгаа юм шиг боловч үнэн дээр тэр өгөх гээд байгаа заана гэж бодож исэн зүйлийг нь бурхан хүн тус болгонд аль хэдийнэ заагаад өгсөн юм. Заагаад өгсөн гэдгийг Паул хүлээн зөвшөөрсөн нь харин энэ Паулыг ямар хэмжээний мундаг итгэгч вэ гэдгийг харуулж байгаа байхгүй юу? Хүмүүс болохоор за яах вэ? Тийм бас хөөрхөн богино хугацааны дотор овоо ойлгоцсон байна. За гэхдээ даанч те наад чи бас одоохондоо те хангалттай биш л да бас зөндөө юм байгаа л да эдэр гэж ингэж ярихаар Паул Тесалоник хотын итгэгчдийг шууд та нар бурхнаар заалгацсан байна. Та нарт бид нар заах юм алга. Та нар ер нь бид нар ингээд сурах гад зөндөө удсан зүйлийг бурхан та нарт энэ богино хугацааны дотор зааж өгөөд та нар гайхалтай болсон байна. Тиймээс бидэнд хайр гэдэг бол онол ш өдөр тутмын амьдралд хэрэгждэг үйлдэл гэдгийг Паул эндээс бол харуулж байгаа. Бидэнд өнөө цагт бол хүмүүсийн хоорондын харилцаа ихэвчлэн ашиг сонирхол дээр суулжээд байдаг ч надад юу гэх юм тэгвэл би юу гэх юм гэж. Гэтэл энэ эсэл дээр биднийг илүү цэвэр чин сэтгэлийн хайрыг хэрэгжүүлэхэд бие биенийхээ дугаас бие биен дээр хэрэгжиж байгаа хайруудыг хуваалцахыг бурхан биднээс зааж сурч байна. Бусдыг нөхцөлгүйгээр хайрлаж, уучлж, дэмжиж чадах юм бол бурхны заасан замаар бид нар яг явж гин гэсэн үг болж байна. Энэ эсэл биднэрт маш нэг чухал зүйлийг ойлгуулдаг нь хайр гэдэг бол ингээм хүнээс сурдаг зүйл биш. Харин та бурхантай харилцах харилцаанаас бурхан өгдөг, бурхан харуулдаг, бурхан ойлгуулдаг зүйл гэдгийг бид нэр ойлгож мэдэж авах хэрэгтэй. Бид бусдад бүгдийг зааж чадахгүй. Харин бурхнаас бүгдийг сурахт нь бусадтай туслах хэрэгтэй.
Бид өнөөдрийн үгийн цагаараа 1-р Тесалоник 4:9. Харин ах トゥ усын хайрын талаар та нарт бичих хэрэггүй аж. Учир нь та нар өөрсдөө бие биеэ хайрлахыг Бурхнаар заалгажээ гэсэн ишлэлийн дагуу суралцлаа. Тэгээд үнэхээр бүх зүйлийг бид бие биедээ угаасаа зааж өгч чадахгүй те. Бүх зүйлийг аагаас мэдээч одоо хуваалцдаг. Гэхдээ бүх зүйлийг бол заадаггүй. Харин түүнийг бол Бурхан зааж өгдөг. Бурхан ариун сүнсээрээ дамжуулж хүмүүсийг зааж чиглүүлж зөв бурууг нь хэлж өгч идэг. Тэгэхээр энэ бол бас маш чухал зүйлсүүдийн нэг гэж надад санагдчихээн. Тэгэд би яг нөгөө өөрөө хүн дагалдуулдаг учраас энийг жоохон мэдрээд амсаад эхэлж байгаа байхгүй юу? Тэнгүүт би ингээ хэлж өгөөгүй байсан ч гэсэн би бүх зүйлийг хэлж өгөөгүй ч гэсэн тэр хүн явц дундаа Бурханаар ойлгосон зүйлсүүд байдаг. Би ч гэсэн яг адилхан
бурхан дотроо тэр ойлгох ёстой зүйлээ цаг хугацаанд ойлгоод мэдрээд туулаад явж байгаа тий. Тэр хүн болгон бас яг адилхан эзэн дотор эзэнтэй л зүг байх юм бол эзэн ойлгох ёстой зүйлийг нь цаг хугацаанд нь ойлгуулад явдгаа гэдгийг бас ойлгоод хараад явж гин. Тэгээд итгэгч хүмүүс бид бие хайрлах гэдэг бас ямар чухал вэ гэдэг зүйлийг ойлгож авж гин. Бид нэр итгэлийн төлөвшлийн талаар хүмүүс их яриад байдаг байхгүй. Миний бодлоор итгэлийн төлөвшил нэг л юм дээр харагдтыг. Ямар ч асуудал юу ч болж ирсэн, ямар ч нөхцөл Бурхны хайр дотор ямар нэгэн асуудалд хандж ивэл. Тэг яг хөө тэр асуудал дээр амжилт олохгүй байсан ч хамаагүй. Бурхны хайр гэдэг зүйл тэнд те хүмүүсийг үйлдэлд хөтөлж эсвэл юмнаас татгалзахад хүргэж байвал тэр бол төлөвсөн тэр тэнд төлөвшөл явагдсан байна гэж бол хараад байгаа байхгүй. Тэгээд яг хөө ер нь бол хүмүүсийг Бурхнаа илүү таньж мэдээсэй гэж бол маш их хүсэж байна. Бурхан танд өөрийгөө маш их олон байдлаар нээхийг хүсэж байгаа. Гайхмаар. Бид нар зөвхөн нэг юм их сургуульд сурсан эрдэм мэдлэгээрээ амьдрах гад хахад Бурхны нээхийг хүсэж байгаа зүйлүүд нь те. Биднэрт олон шинэглэлүүдийг хийх тийм орон зайг өгөхөд бэлэн байгаа. Хамгийн гол зүйл нь таны тэр босод хүмүүсээс авах гад байдаг хайрыг Бурхан танд өгнө гэдгийг л ерөөсөө мартчихлаа. За тэгээд хамт залбирая те. Эхэдэн минь яг энэ цаг үед өнөөдөр танд үнэхээр их таалагдж байна. Таны хүү Есүс Христийн дотор таны хүү Есүс Христийн загалмай дээр хийсэн зүйлс болоод биднийг одоо ч гэсэн хайрлаж бидэнтэй хамт байгаагийн төлөө Бурхан танд түүнийг илгээсний төлөө, түүнийг бидний төлөө өгсөний төлөө, түүнийг бидний төлөө илгээх учраас танд таалагдж байна. Бас та өөрийн нэрээр өөрийн хайртай хүмүүсийг бидний амьдрал руу илгээсэнд баярлалаа. Тэднээ дамжуулан биднийг хайрлаж, дэсэж, дэвчиж, биднийг дэмжүүлж, биднийг ганцаардуулахгүй тулд, биднийг дутагдж гачигдаахгүй тулд тэдгээр хүмүүсийг илгээсэнд баярлалаа. Тэгээд таны явуулсан хүмүүсийг байнга сайн ухтаж аваад, сайн хамт байж чадаагүй биднийг бас уучлаарай гэж таны гимшин гуйж байна. Хойшлоо таны хайрыг сурж мэдсэн, таны хайрыг ойлгосон хүмүүс шиг таны хайр дотор хамт байхад хамтдаа ирэх он жилүүд, ирэх өдрүүдийг өнгөрүүлэхэд эзэнтэй хөтлөн дагуулж өгөөрэй хэмээн сүм чуулган болон их орон, элэг нэгтнүүд бас дэлхийн өнцөг болон бүрт байгаа хайр хэрэгтэй хүмүүсийн төлөө танд даатхан таны хүү Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагта эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.